1992 оноос хойш тасралтгүй 24 жилийн турш зохион байгуулагдаж байгаа цагаан уул хайрын шүлгийн наадмыг оюутан залуучууд, яриу найрагчдын хүсэн хүлээдэг, олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа болдгоороо залуус танигдсан наадам юм. Энэ жилч мөн адил эх сарын 7-ны өдөр хайрын шүлгийн цагаан уул 2016 наадмыг 18 дахь удаага зохион байгуулах гэж байна. Хайрын мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгээр нэрлэгдэж уран үгсээр наадаг залуусын хүсэн хүлээдэг цагаан уул 2016 хайрын шүлгийн наадмыг Монголын залуучдын холбооноос 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэхүү наадам нь 1992 оноос хойш өдгөө хүртэл зохион байгуулахдаа утга учираа алдаагүй бөгөөд хайраар овлогдсон энэ наадам ирээдүйн уран бүтээлчид яруу найрагчдыг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, сурчлах, цаашлбал монгол хэлний үгийн яруу сайхны түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулах зорилготой томоохон ач холбогдолтой наадам юм байна. Жилээс жил цар хүрээгээ өргөжин тэлж байгаа энэ наадам аймаг тус бүр зохион байгуулагдаж, тэндээс тодорсон тэргуун найрагчид нийслэлээс шалгарсан найрагчтай уралдаж, тэргуун барай тодруулдаг. Энэ хэмжээгээр олон залгуу найрагчдын чансыг тодорхойлдгоороо илүү онцлогтой наадам юм байна. За энэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын залуучдын холбооны уламж ус ажлуудын нэг үл ялцчгүй цагаан уул хайрын шүлгийн наадам. За энэ хүн наадмыг бол 1991 оноос хойш анх залуучдын холбоо санаачлан бол зохион байгуулж эхэлсэн. За энэ жил бол 18 дахь удаага бол зохион байгуулах гэж байна. За 10 сарын 7-ны өдөр архитектурын эвлэлээр бол зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. За тэмцээн бол 2 шатгаар үл явагдана. За бид бол энэ 7-оос эхлээд 10 сарын 5-ны хүртэл бол залуучдын холбооны төв баримт дээр бол нийт оролцогчдын бүтээлийг бол аавна, хүлээж авна. За 10 сарын 5-наас хойш юм бол бид хүн бол нийт ирсэн бүтээлээс одоо 40 гаруй бүтээлийг бол 20 дахь шатанд аваад, за эдгээр 40 гаруй бүтээл маань бол 10 сарын 7-нд бол Монголын архитектурын эвлэлийн ордон дээр бол ерөөхдөө өөрсдийн шүлгэн уншиж танилцуулах байна. Тэгээд энэ жилийн хувьд бол нэлээд онцлог жил болж байгаа. За залуучдын боолгоо үүсч өгсөн 95 жилээ, Монголын залуучдын холбооны 25 жилээ түүхэн баяр болж байгаа. Тийм учраас бид хүн бас яг эдгээр баяруудынхаа баяруудаа тохиолдуулан бас цагаан уул хайрын шүлгийн наадмыг бол нэлээд онцлогтойгоор бол зохион байгуулахаар бол төлөвлөлөө ажиллаж байгаа. Ийм төлөвлөгөөтэй бол байна. Тэгээд жид өргөцсөн бол оролцогчдын тоо, за шүлгийн чанар чансаа нэлээд бас өнөр өргөн цар хүрдэг бол болж байгаа. Тэгээд энэ жилийн тэмцээн бол бас нэлээд ширэн болох байхаа гэж бодож байгаа. Одоо төрүүлсэн яруу найрагчтай хэрхэн дэмжиж цаашдаа одоо уран бүтээлийг хэрэгжүүлэх. За тэгэхээр л бид хүн ерөнхийдөө яг энэ хүн наадмын төрүүлсэн байранд бол мэдээж цагаан уул цомыг бол хадуулж өгнө. За бид хүмүүс жид өргөцсөн бол төрүүлсэн оролцогчийн цомыг бол яг цагаан уул одоо хэлбэр цэцгийн хэлбэртэйгээр бол гардуулж өгдөг. Тэгээ энэ жил гэсэн иргэд яг энэ уламжлалаараа бол явна. За мөнгөний шагналд мэдээж одоо өргөмжл гэх мэт нэрийн бэлгүүд бол байна. Цагаан уул наадмын анхны цомгийн эзнэр сэтгүүлч Монголын үндэсний олон нийтийн телевизийн ерхий захирал оюун дээр тодорч байсан бол яруу найрагч Эрдэнэ Очир, Мөнх цэцэг, Үлзий төгс, Аюу зан, оюун дэлгэр, Ган зул, Болд хуйг, Молор жамц, Ууган баяр, Бүжин лам инх болднаар дараагийн тэргуун байрын эздээр тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үн цэнтэй болохыг улам тод хомрон болохыг харуулдаг. Түүнчлэн Монголын сор болсон томоохон яруу найрагчдыг оролцдог болор цом наадмын эздээр цагаан уул наадмаас төрөн гарсан шилдэгүүд болох Мөнх цэцэг, Эрдэнэ Очир, Болд хуйг, Молор жамц нарын яруу найрагчид тодорч байсан бол залуу яруу найрагч Начин, Ууган баяр нар тусгай байранд орж байсан байна. Энэ жилийн цагаан уул хайрын шүлгийн наадам хайрын шүлэг, хайрын бөнд хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд бүтээлийг нийслэл 2016 оны 9-р сарын 10-наас 10-р сарын 5-ны дотор Монголын залуучдын холбооны 2 давхарт 207 тоотод бичгээр болон файлаар ирүүлэх бол хөдөө орон нутагт 2016 оны 9-р сарын 21-ээс 10-р сарын 5-ны хүртэл доорх хаягаар шүлгийг хүлээж авах ба шүлгийг ирүүлэхдээ тухайн орон нутгийн залуучдын холбооноос тодорхойлт авах юм байна.